За авилгалтай тэмцэх газрын дарга улиран тэмдэглэх гэж ашиг байна. Тэгээд мэдээж хэрэг олон нийтийн дунд бол 2024 оны сонгуулийн дараа бол томоохон өөрчлөлтүүд гарна гэсэн хүлээлттэй байсан. За энэ өөрчлөлтүүдийн нэг хэсэг нь ч гэсэн ер нь тодорхой албан тушаалтнуудаар ч гэсэн хөдөлгөөн гарах багтдаг хүлээлттэй байсан. За засгийн газраас ерөнхий сайдаас үргэлжлүүлэн ажиллуулахаар оруулж ирж байгаа шиг байна. Мэдээж хэрэг хөшгөний ард тодорхой институт, эрх мэдэл хуваарлтын байгаа албан тушаалтнуудын статус кво эвдэгдэхийг болгоомжл ийм сонголт руу орж ирж байгааг л үүсэхгүй. Авилгалтай тэмцэн гэдэг өөрөө бас ганц энэ байгууллагын ажил биш. Тэгээ өнөөдөр би ерөнхий сайд байсан бол ерөнхий сайд бүр хэлэх үг байсан. 24 оны сонгуулиар системийн авилга Монгол улсад гаарсан тухай ерөнхий сайд нэг бус удаа хэлсэн. Үнэхээр энэ тогтолцооны авилга Монгол улсад байгаа бол бид авилгалтай тэмцэх газрыг усны машин шиг бол ашиглах зохимжгүй. Өнгөрсөн хугацаанд яг л усны машин шиг ашиглаж байгаа. Авилга ургадаг хөрс, авилга ургаж байгаа тэр толгойг нь өөрчлөх тухай биш. Ургасан үсэн дээр нь л машиндаа суугаад байгаа. Албан тушаалтнууд ээж дараараа шорон руу яваал ажигдаал байгаа. Авилгалтай тэмцэх газрын ажлын үзүүлэлтийн нэг болж харагдаад өнөөдөр маш олон гишүүд бас магтандуулж байгаа шиг байна. Хинч очисон авилгач болдог, хулгай хийж авилга авч чаддаг энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр ямар ч сайн дарга тэнд очиод энэ байгууллагыг ичнээ олон төсөв мөнгөөр тордоод нэмэр байхгүй. Үнэхээр тогтолцооны авилгатай тэмцэе гэж бодож байгаа бол зоригтой том өөрчлөлт хийх хэрэгтэй.